Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр та нартаа нийлбэл өгүүлбэртэй бодлого бодох аргачлалын талаар заанаа. Хүүхдүүдээ хичээлдээ анхаарлаа хандуулан идэвхтэй оролцоорой. Өгүүлбэртэй бодлогыг бодохдоо нэгдүгээрт өгүүлбэрээ анхааралтай уншиж ойлгоно. Хоёрдугаарт уншиж ойлгосон зүйлдээ асуулт тавина. Гуравдугаарт довч хүчиглэл зураглалын аль нэгийг хийн. Дөрөвт нь бодолтоо хийн. Тавт нь хариугаа шалгана гэсэн алхмуудын дагуу боддог. Бодлогын өгүүлбэрийг уншихдаа үгийнхээ утгыг сайн ойлгож анхааралтай унших хэрэгтэй. Хэрвээ тэдээр их, тэдээр илүү, тэдээр урт, ихсгэх, нэмэгдүүлэх бүгд нийлбэр олох гэсэн үгс орсон байвал нэмнэ. Хэрвээ тэдээр бага, цөөн, богино, багасгах, хорогдуулах, цөөрүүлэх, ялгуур болох гэсэн үгс орсон байвал асах үйлдэл хийнэ. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ 3 өгүүлбэртэй бодлого бодож үзье. Бодлогын өгүүлбэрүүдээ уншаарай хүүхдүүдээ. Нэгдүгээр бодлогын өгүүлбэрийг хамтдаа уншъя. Бат 8 ном, Анар 9 ном уншлаа. Тэд нийт хэдэн ном уншсан бэ? Асуултаа зохиоё. Бат хэдэн ном уншсан бэ? Анар хэдэн ном уншсан бэ? Тэд нийтдээ хэдэн ном уншсан бэ? Мэдэгдэхгүй байгаа учраас асуултын тэмдгээр тэмдэглэнэ. Довч хүчиглэл зураглалаа хий. Багш нь энэ бодлогын довч хүчиглэлийг 2 янзаар хийсэн байгаа. Нэгдүгээрт нь довчсон өгүүлбэрийн хэлбэрээр, хоёрт нь хэрчмээр буюу зураглал хэлбэрээр хийсэн. Хүүхдүүд та нар довч хүчиглэл хийхдээ өөртөө ойлгомжтойгоор сонгож хийгээрэй. Дөрөвт нь бодолтоо хий. Бат Анар хоёрын нийт номын тоог олох учраас 8/9-ийн нийлбэрийг олно. За энэ нийлбэрийг олохдоо бидний мэддэг 10-т гүйцээж нэмэх аргыг хэрэглэсэн байна. Тэд нийт 17 ном уншсан байна. За бодлогын хариугаа шалгая. Бодлогын хариуг олон аргаар шалгаж болдог. Энэ бодлогын хариуг 2 аргаар шалгая. Нэгдүгээрт нийт уншсан номын тооноос Батын уншсан 8 номыг асаж Анарын уншсан номын тоог олж болно. Хоёрдугаарт нийт уншсан номын тооноос Анарын уншсан 9 номыг асаж Батын номын тоог олж шалгаж болно. Бэлгүүн хэдэн цэцэг усалсан бэ? 2-оор олон цэцэг усалсан учраас нэмэх үйлдэлээр бодно. Тэд нийтдээ хэдэн цэцэг усалсан бэ? Номин бэлгүүн 2-ын цэцгийн нийлбэрийг олно. Тэд нийтдээ 16 цэцэг усалсан байна. Хариуг шалгая. Энэ бодлогын хариуг 3 аргаар шалгаж болно. Нэгдүгээрт нийт цэцгийн
цэцгээс номингийн цэцгийг асууж бэлгүүний цэцгийг олж болно. Нийт цэцгийн тооноос бэлгүүний цэцгийн тоог асууж номингийн уссан цэцгийг олж болно. Бэлгүүн номин хоёрын цэцгийн тооны зөрүүг олж болно. 3 дугаар бодлогыг хамтдаа бодъё. Үйлбэр уншаарай. Мандах 15 машин зурв. Баатар түүнээс 5-аар 100 машин зуржээ. Тэд хэдэн машин зурсан бэ? Асуултаа гаргая. Мандах хэдэн машин зурсан бэ? Баатар хэдэн машин зурсан бэ? Тэд нийтдээ хэдэн машин зурсан бэ? Мандах 15 машин зурсан. Баатар 5-аар 100 машин зурсан. Нийт машины тоо мэдэгдэхгүй байна. Давч хүчгэлтийг харъя. Бодолтыг хий. Баатар хэдэн машин зурсан бэ? 5-аар 100 машин зурсан учраас хасах үйлдэлээр бодно. Тэд нийтдээ хэдэн машин зурсан бэ? Мандах Баатар хоёрын машины тооны нийлбэрийг олно. 2 үйлдэлээр бодогдож байна. За, хариуг шалгая. Өмнөх бодлоготой төстэй бодлого байна. Хариуг 3 аргаар шалгаж болно. Нийт машины тооноос Баатарын машины тоог асууж Мандахын машины тоог олж болно. Нийт машины тооноос Мандахын машины тоог асууж Баатарын машины тоог олж болно. Мөн Мандахын машин Баатарын машинаас хэдээр олон болохыг олж болно. Хүүхдүүдээ дараах 3 бодлогыг гэрийн даалгаварт бие даан бодоорой. Бодохдоо өгүүлбэртэй бодлого боддог алхмын дагуу өгүүлбэрээ уншаад асуулт зохиогоод давч хүчгэлэл хийгээд бодолтоо хийгээд хариугаа шалгах замаар бодоорой. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Амжилт хүсье. Баяртай.